За засгийн газар маань хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийнхаа дагуу 14.1 засныхаа дагуу гүйцэтгэлээ ирүүлсэн байна. Дараагийн 5 жилийн бас төлөвлөгөө ирүүлсэн байна. Хуулийн дагуу улсын их хурл маань энэ асуудлаа хилцээгүй байна. Гүйцэтгэлийг одоо 4 сарын өмнө засгийн газар Монгол Улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хугацаа дуусгар болохоос 4 сарын өмнө хэрэгжилтийн үнэлгээг улсын их хурл танилцуулна гэсэн. Тэр яг энэ танилцуулах үйл ажиллагаа явагдаагүй учраас энэ асуудлуудаа ярьчаад танилцчаад дараагийн асуудлуудаа ярих нь зөв бахаа гэж бодож байна. Тэгээд энэ дээр ч гэсэн танилцчаад засгийн газарт бас тодорхой чиглэлүүд өгнө гэж хуулийн дээр заасан байна. Тэгэхээр улсын их хурл энэ танилцах үйл ажиллагаа хийсний дараа дараачийн 5 жилийн энэ асуудлуудыг яаж ярих вэ гэдгийг ярмаар байна. Нөгөө талаас түрүүн би бас асуултаа хэлсэн. Энэ 5 жилийн төлөвлөгөө бол илүү санагдаад байгаа. Урт хугацааны болон урт хугацаа гэхээр 30 жил, дунд хугацааны гэхээр 3 төрлийн одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн бичиг баримтууд байгаа. 10 жилийнх, 5 жилийнх, 4 жилийнх. 4 жилийнхэн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр. Тэгэхээр ингээд сөөлчгөр одоо засаг солигдлоо гэж бодоход энэ одоо бодлогууд нь дагаад жишээлбэл өөрийнхөө эрх барьж явах үед нэг нам эрх барьж явах үед засгийн газрыг одоо толгойлж явах үед шийдсэн асуудлыг дараагийн засгийн газар хийгдэхгүй байх магадaltaй. Тэгээд дагаад өөрчлөгдөх магадaltaй учраас энэ 5 жилийн гэдэг энэ илүү ажлыг болчихё гэсэн ийм саналтай байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаа үнэхээр яг биднэрт хэрэг болоод байгаа юм болохгүй байгаа мó гэдгийг хуулийн дагуу улсын их хурл дээр хилцчихэд дараагийн 5 жилийн асуудлыг ярья гэсэн ийм саналтай байна. Баярлалаа.